Сайн уу болцгороо панда нэрлээ. Өнөөдрийнхөө мэдлэгээр би өөрийгөө танилцуулна. Би ихлээр ховтосоо өдрөхөө тэгээд хэлүүлээ гоё. Хоолой хингээ надад танилцгаая. За өөрийгөө танилцуулна те. Юунаас нэг ихвхээ гэж бодсоор байгаа. За ер нь бол яг хүүхэд наснаасаа ихтэй гэж бодлоо. Яг хаана амьдэрдэг байсан? Яг хаана амьдэрдэг байсан? Одоо яг ямар зорилготой байгаад яг тиймэрхүү юмудаа ярих гэж бодлоо. Эхлээд өөрийгөө танилцуулж Жингийн логсрон гэдэг. Би одоо 17 настай. Тийм 11-р анги сурагч аа. За хамгийн ихнийх нь гэвэл би яг дархан төрчөөд Эрдэнэтэд яг 5 дугаар цэцэрлэг хэдгээр цэцэрлэг гэдэг үл нэг гордгүй биш ээ. Нэг горд жил яарсан нэг газар байдаг байсан юм аа. Яг тэрний хажуу тал нэг сургууль, тэгээд яг хажуу талханд цэцэрлэг байдаг гэсэн. Би тэр цэцэрлэгт явдаг байсан. Тэгээд яг 6 настай яг 1-р ангида 5 дугаар сургууль сураад тэгээд дарханд нүүж иржсэн. Дарханд нүүгээд 18 дугаар сургуульд 2-оос 5 хүртэл сураад тэгээд хотод яг 6 дордог жилээ нүүж иржсэн. Яг одоо ингээд хотод байгаа маань болохоор яг 6, 7, 8, 9, 10, 11-ийг 6 жил хотод амьдарч байгаа. Яг хамгийн анх ингээд бичлэг хийж эхэлжсэн маань гэвэл TikTok хийж эхэлжсэн зөө. Яг ингээд угаасаа тэр үеч яг ингээд хүлэрэмээр ингээд амар ингээд ээлжсэн шүү дээ. Яг тэр үеч яг ингээд TikTok хийж эхэлжсэн байхгүй юу? Эсвэл 3 дугаар ингээд TikTok хийгээл яг тэгж эхэлжсэн хамгийн анх бичлэг хийж захтаа. Тэгэл анх ингээд бичлэг хийчихэл энэ чинь ингээд болчдгийм байж тээ гэдэг ер нь бол бодолтой эхэлжсэн байхгүй юу? Ер нь ингэж хийгээд болчдгийм байна. За зөв ингээд бидлэгтэй. Тэгээд тэрнээс хойш ингээд хөөрхөн бичлэг хийгээд яваад байгаа гэж хэлэхэд бол буруудахгүй. Ер нь яг ингээд миний хамгийн жоохон байхтай ингээд би ингэж боддог гэсэн байхгүй юу? Намайг ингээд тэ гадуур ингээд явхад хүн болгон таньдаг болцсон. Одоо ингээд хүн болгон зураг даруулъя гэдэг болоосаа гэж амар хүсдэг байсан зөө. Тийм болохоор би яг одоо хүртэл 8 настай өөрийнхөө лавгааг яг бүтээх гээд одоо хүртэл хичээгээд явдаг. Тийм болохоор би өөртөө тийм зорилго тавьсан. Яг тэр 7 эсвэл 8 настай лавгагийн гоё те мөрөөдлийг биелүүлэхийн тулд ингээд гоё бичлэг хийдгээ. Цаашдаа хийсэрч явах болно. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх болно. 7-8 настай лавгагийн тийм жоохон лавгагийн мөрөөдлийг биелүүлэх болно. Заавал биелүүлнэ гэж өөртөө зорилго тавьсан байгаа. За тэгэхээр яг миний 7-8 настай лавгагийн мөрөөдлийг биелүүлэхээр одоо ингээд явж байгаа гэдээ ярьчлаа. За яг би болохоор одоогийн миний яг бодож байгаа санаж байгаа юм гэвэл яг ээжтэй тусламаар байгаа. Ер нь ээжийнхээ амьдрал те гоё ингээд ажил хийгээд одоо энэ контент энэ бол миний том охин байлаа. Том. Ер нь гоё те ингээд контент бүтээдэг гэдгээр гоё ингээд ээж амьдрал хувь нэмэр оруулах гэж боддог. За тэгээд бисаа ингээд дархан эвлээд Эрдэнэ дархан Улаанбаатарт амьдсан гэдгийгсэн шүү дээ. Яг энэ дондаас яг ганц цацын байгаа зэ. Манай аавын талынх нь бүгдээрээ эрэхтэй. Тэгээд ингээд эрэхтэй байхгүй юу? Өөрөөр яг жоохон багтаад яг эрэхтэй хүмүүсийн дунд өсөөд тэгээд жоохон багтаад тэгээд нэгээсээ 5 нас хүртэл те. Үгүй насгүй байхаас их юм уу? Насгүй байхаас эхлээд ингээд 5 нас хүртэл ингээд
их төвтөн дуусж байгаа тий. Дээс ингээд дараа нь ингээд юу явж байгаа байхгүй Эрдэнэт явж байгаа. Үгүй дархан явж байгаа юм. Дарханд болохоор манай эйжентлийнхэн бүгдээр эмэгтэй зөө. Яг л нөгөөнийг би дээрээ даллаа гэж дараа 5 авахын дутыг. Тэгээд ихтэй шати 4 яг тийм зөө. Амар яг шати 4 гэж өссөн. Oh my god. Тэгээ багаас авахуулаад эмэгтэй найзуудтай ер нь эмэгтэй хүний арын болдог амар амархан ер нь ингээд анх удаа танилцж байгаа эмэгтэй ч яг уу эмэгтэй хүүхдүүдтэй бол ингээд л анх удаа танилцсан ч бай ингээд өө сайн уу ямар юу вэ ингээд аюугаа ярьдаг. Ерөөсөө би эрэгтэй хүүхдтэй уулзраа болдог. Ерөөсөө эсвэл надаа байд юм уу эсвэл хитэртэй байд юм. I don't know. Зүгээр л олдгоо. Тэгээд ер нь бол эмэгтэй найзуудтай байсан гэж буруудаагүй. За ямар ч өнгөө шарчаад дараа нь махаа хичээд тэгээд будаага агшаагаад тэгэл хоол манд болсон. Би сая ингээд яг бичлэг хийж эхэлжсэн. Одоо ч хүртэл хийдгээ гэж ярьжсэн да. Яг одоо 17 настай лавга хүртэл ингээд ямар зам туулж ингээд юм ирсэн бэ гэдгээ ярих гэж байна. Мэдээч хэрэг энэ хүртэл ирэхэд бол хейт комментод бол амар эсэн зөө. Яг үнэндээ бол амар эсэн. Би энэ донд ч бас ингээд би энэ донд мэдээч хэрэг шантарч исэн, болиё гэж бодож исэн үеуд амар олон байгаа. Яг үнэндээ амар олон байгаа. Хамгийн гол нь өөрийнхөө мөрөөдөл, өөрийнхөө зорилгыг биелүүлэх гэдгийг л хамгийн сайн ухаарч авч ирсэн да. Тэгээд дээрэс нь манай гэр бүлийн юм бас наваа ингэ бүжгэлдэг гэдгийг ер нь бол дэмждэг. Аахны ингээл контент хийж эхлэе, ингээл бүжгэлдэг бичлэг хийж эхлэе гэдэг. Миний хүү чадах юм чинь хий. Үгүй чадчихвэл хий. Гэж намайг зоригжуулж байсан. За яг одоо миний дотоод хүнтэй яг би юу боддог. Бодлого юм болгоч штэ. Махман болгоч. Юу боддог, юу хийдэг талаар ярьцгаая. Би бүжгээр явдсан штэ. Яг бүжгээр явж байхдаа ингээл хүмүүс ингээл комменттэй байхгүй. Станаа ингээд бүжгийн сургууль нэг би бас дорно. Игэр амар гоё ордог зэ. Амар гоё ордог. Нийцэн бодол дотор байдаг байхгүй. Стандрын зазраа хөлөөрөө маач. Одоо манай пандал бүжгийн клуб нэвэл би заавал ингээд зорж чад танай клубт орно. Яа, игэр амар гоё ордог зэ. Би ингээд бодож байгаа юм чи ямар хөөх юм ингээд миний хэрвээ би сургалтын газар нэвэл ингээд миний одоо явуул цаа клубд орох хүн байгаа юм байна гэж би амар боддог зэ. Намаа ингээл аюу хөөрхөн 5-6 жил хамгийн анх яг Instagram дээр бичлэг хийж эхэлж байхад ингээл яг үжсэн бас хүмүүс байдаг байхгүй юу? Яг ингээл бичлэг хийгээл эхлээл устан дээр намайг тийж удаа үзэх хүн байхгүй. Ерөөсөө нэг тийм яг олон хүн үздүүл ах トゥ гэж боддог байсан чи ингээл хаяад ингээл Омид орж ирдэг байхгүй. Омид TV орж ирэхээр би чамайг бүр лайк хийдэг байхаас ч үздэг байсан. Би бүр ямар гоё юм бэ ингээд ийм олон жил намайг үзэх хүн байд юм уу гэж амар боддог зэ. Амар гоё ингээд тийм олон жил үзсэн хүмүүс чи ингээд амар баярлалдаг байхгүй. Би ингээд чамаас инспайр авдаг тий. Ингээд чамаа бүжгэлж байгаад ингээд өөрийнхөө байгаа чинь би амар их баярлдаг. Ягаад ч ингээд чиний дотоод персоналити. Дотоод хүн чинь аюу гоё байдаг. Тийм болохоор ингээд би дандаа ингээд чамаас ингээд урам зориг авдаг. Урам зориг авдаг гэж дандаа хэлдэг. Би бүр ингээд тэгэл би ингээд дотроо бодож байгаа юм чаа. За би хэрвээ энэ бичлэгээ болчих юм бол магадгүй
эхлээд эхний шалтгаан нь болохоор өөрийнхөө мөрөөдлийг үгүйхийн дараагийнхаа бодол маань болохоор хэрвээ би юм бичлэг хийхээ болчих юм бол хүмүүс надаас одоо итгэлтэй өөртөө итгэл өөрт би тийм амар айгүй галзуу штэ амар яриа хөөрөлээ их тиймэрхүү байдлыг маань хүмүүс олж харахгүй яг ингээд болцохоор inspiration авдаг хүмүүс маань ингээд байхгүй болчих гэж дандаа амар айдаг. Тэгээд намайг бүжиглдэг ч бай, миний дотоод хүнийх ч бай ингээд хоёулын ингээд дэмждэг хүмүүс ч гэсэн байдаг. Би бүгдэнд нь хайртай амар их хайртай. Би бүр бүгдэнд амар. Тэгээд дээрээс надаа бас ингээд жоох юм хейт ирдэг заяа. Яа ингээд чи эрэгтэй юм байж жоох эртэл үү да. Гэдэг хейт амар ирдэг байхгүй. Тэгээд дээрээс яг багангийн трама надад байдаг. Яг ингээд тасарлагаан нар ингээд гаргуул ингээд хажуудлаа ангийн яг манай нөгөө ингээд үсэх ба цави маа ингээд байдаг. Тэгээд ингээд тасарлагаан нар ой нөгөөдөж явчихсан. Нөгөө юм чимцтэй дээсэн зэ. Би бүр ингээд гайхам what the fuck. Oh my god. Эштэй тэр үедээ эхлээд ингээд ягтан би юусоо юу ч бодгоос зэ. Одоо ингээд хаяада дархан ингээд найзуудаа багийнхаа найзуудаа таарахаар ингээд сонин яг тийж ярьдаг за. Би юусоо тэр нь амар дургу. Энэ манай ингээд байсан ганц зүйл. What the fuck тиймстэй би бүр зөөц гэж боддогсэн да. Яг нийгмийн өөрчлөгдөж байгаа. Яг миний үед яг тиймэрхүү байсан байж болно. Аав чинь хэлдэг байсан байж болно. Нийгэм тэр чигтээ яг тиймэрхүү хүмүүсийг хүлээж авдаг болсон гэж бодож байгаа. Яг тэр чигтээ би ч гэсэн яг зарим хэсэг нь бол хүлээж авдаг болсон гэж бодож байгаа. Зарим хэсэг нь хүлээж авахгүй ч магадгүй л дээ. Гэхдээ that's okay. Чи өөрийнхөө рүү байгаа чинь хамгийн гоё. Чи өөрийнхөө рүү байх чи ер нь бол өөрийнхөө freedom-ыг олж ийнэ л гэсэн үг. Яа. Би өөрийнхөө рүү амар дуртай. Зүгээр дотор хүнээ гаргаад өөрийнхөө эрх чөлөө тий. Тийм эрх чөлөө зүгээр ол. Чи чадна. Чи бүгдийг хийж чадна. Ой. Яагаад гэвэл энэ чинь тэдний амьдрал биш чиний амьдрал. Энэ үнийг наран заяа их чиг хэлдэг шиг энэ бол чиний биш миний подкаст гэдэг шиг энэ бол тэдний биш чиний амьдрал. Тийм болохоор өөрийнхөө тий гар самар байсан. Discord мэр Discord. Тийм үрхмээр үл. That's fine. Okay girl. Okay boy. Би хөвдөө. Би яг одоо ингэж өөрийнхөө бодлыг яриад байгаа байхгүй юу? Би хөвдөө болохоор одоо би найз нөхөрлөл гэдэг талаар ярьж байгаа байхгүй юу? Юу найз нөхөрлийн талаар ярих гэж сая бодлоо. Юу найз нөхдөдийн дунд тэ юу надад жишээ нэг найз нь жоохон амнаас эвгүй өнөр гарлаа гэж бодоход яг тэр найзынхаа тэ төлөө хэлж байгаа гэж ойлгоод яг тэр үеэс л яг найзуудын нөхөрлөл яг үнэн бодит болж ирдэг санагддаг байхгүй. Хэрвээ тэр найз чи амнаас жоохон эвгүй өнөр үнэртэй байвал андаа насраа гэж байгаа тэ хөнгөө газар очиж байгаа чимдэн эсвэл аяа хэлчихгүй юу. Андаа ингээд чиний амнаас жоохон эвгүй өнөр үнэртэй байна. Яг энэ үеэс эхэлж ингээд найзуудын харилцаа ер нь яг шолоохон хэлдэг найз л хамгийн сайн найз болдог гэж боддог. Хэрвээ зарим юм таалагдахгүй юу шүү дээ. Чиний найз нь таалагдахгүй байна. Яг гоо зарим нь бодож магадгүй л дээ. Тэрний төлөө ямар ингэж өөрийгөө өөрчилж найзлах хэрэгтэй юм уу? Би тэр бодож магадгүй. Гэх зүгээр л яг
Би зүгээр л яг жоохон яг тэр үеэс хилээд өөрийнх нь төлөө хэлж байгаа юм чинь найзгаа хэрвээ бодохгүй байсан бол тэ хэрвээ эмэгтэй найзтайгаа байсан байлаа гэж бодъё л доо. Хэрвээ тэгэл өөрийнх нь төлөө бодохгүй байсан бол тэгэл өөр хөвгөө тоохгүй тэгэл намайг тоо гэл би бол хэлэхгүй хэрвээ өөрийгөө боддог байсан бол тэ яхааргүй мөдөө хэдэн найзтайгаа боодлооч гэж боддог болохоор заавал ингээд вэ муухай нүртэй шууд хэл гэж боддог. Муухай өнөрч вэ янз бүрийн тэ асуудал дээр ингээд жоох нээлттэй байж сурах хэрэгтэй гэж боддог. Чи надад таалахгүй байна. Дэлж. Who cares? Хэрвээ чамтай найзмаар бол зарим зангаа засчилна. Тэрвээ найзмааргүй бол тэгэл байчихгүй. Би ингээд яг 10 дугаарында тэргүүн болж исэн сургуулийн зөвлөлийн тэргүүн болсон байхгүй. Тэгээд яг тэргүүн болохдоо мэдээч хэрэг тэргүүн гэдэг чинь угаасаа амар хэцүү ажил. Амар ачаалтай ажил байдаг. Тэгээд ингээд ачаалтай үедээ стрессээ яаж тайлдаг вэ гэхээр би бүжгэр тайлдаг. Яг гэртээ тэ зургтан дээрээ дууга тавьж жагаад бүр толтон тавьж байгаа бүр ингээд амар толтон тавьж байгаа би бүр ингээд бүжгэдэг байхгүй. Зүгээр л бүжгэл зүгээр биеийн хөдлөг өөрийгөө ядраа чи өөрийнхөө эрхчлэг олно гэж би хувьдаа боддог. Тийм болохоор би дандаа бүжгэлдэг. Ер нь бол бүжгээс өөдөхгүй. Ер нь бол бүжиг тайлтай, бүжиг миний нэг амьдрал болсон. Эмор хороо стресс гэргээ дандаа бүжгэлдэг. За тэгэхээр имжлэг маань энэ хүрээ дуусгаж байна. Энэ хүртэл утсан намайг энэ хүртэл утсан юу гэдүүлээ. Энэ хүртэл утсан маш их баярлалаа. Хэрвээ имжлэг чамд эсвэл танд таалагдвал лайк дараа subscribe хийгээрэй. Баярлалаа. Баярлалаа гэж хэлээ.